Дарга ирэх юм шүү дээ. Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйл заасан цаглбарын дагуу Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл засгийн газрын санхүүгийн нэгтгсэн тайлан нэгтгэн боловсруулж Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай улсын их хурлын тогтоолын төслийн хамт засгийн газраас 2026 оны 6 сарын 17-ны өдөр улсын хурл дөргөн мэдүүлсэн нэгдсэн төсвийн 2025 оны гүйцэтгэлээр тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 30 их найд 303.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 33.7%, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 31 их найд 331 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 34.8% тус хөрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1 их найд 27.9 тэрбум төгрөгийн алдагдaltaа гарсан дотоодын нийт бүтээгдэхүүний 1.1%-д тэнцэж байна. Тайлан донд улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 18 их найд 988 тэрбум төгрөгт хүрч 95.9% биелэлтэй. Нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 20 их найд 414.3 тэрбум төгрөг буюу 90.5% гүйцэтгэлтэй гарлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 он 613 төсөл арга хэмжээний гүйцэтгэлд 2 их найд 135.4 тэрбум төгрөгийн буюу 73% санхүүжилтийг, гадаадын зээл тусламжийн хүрээнд 116 төсөл арга хэмжээнд 1 их найд 874.9 тэрбум төгрөгийн буюу 96% санхүүжилтийг, нийт төсөл 729 төсөл арга хэмжээнд 4 их найд 10.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, энэ хүрээнд 1800 орчим аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж ажилласнаар 11 мянган ажлын байрыг хадгалж, улсын хэмжээнд 490 төсөл барилга байгууламж ашиглалтанд орууллаа. Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.11, 8.12 дахь залтад тус заасны дагуу нэгдсэн төсвийн гүйцэтгэл засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлан төрийн аудитын төв байгууллагад хөргүүлж, аудит хийлгэн улсын төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлого зардлагын хэмжээг баталгаажуулсан болно. Байнгын орооны дарга ирэх юм шүү дээ. Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай улсын их хурлын тогтоолын төслийг хэлцэн шийдвэрлэж өгнө. За, сангийн сайд баярлалаа. Монгол Улсын 25 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл